За юу яцгаа манайхаа ойрын 1-7 хоног бичлэг хийсэнгүү. Тэрний өмнөөс 2-7 хоног ерөөсөө бичлэг хийгээгүй байжгаад нэг хийгээ. Тэгээд тэрнээс хойш бас дахиад 7 хоног бичлэг хийсэнгүү. Тэгээд ерөнхийдөө бол сүүлийн 3-7 хоногт 2 хон бичлэг хийлээ. Энэ бол миний хувьд бол маш бага тоо. Яагаад гэх юм бол би ерөнхийдөө 7 хоногт 2-3 бичлэг хийдэг хүн. 3-7 хоногт 2 бичлэг гэдэг бол миний хувьд маш бага. Яагаад бичлэг хийж амжихгүй байна вэ гэхээр одоохондоо дүн гарах болоогүй байгаа учраас ууг нь бол надаа зав бол баг зэрэг байгаа. Бичлэг хийх юм шигсэн зав байгаа. Гэхдээ яагаад бичлэг хийхгүй байна гэхээр ойр жоохон бичлэг хийх сонирхол төрөхгүй байна. Тэгээ сонирхолтой төрөхгүй хахад нь бичлэг хүчээр хийгээд ах юм бол би бүр нөгөө бичлэг хийх дур хүсэлгүй болчихно. Тийм учраас аль болох хүссэн бичлэг хийх хүссэн үедээ л бичлэг хийнэ гэж бодож байгаа. Тийм болохоор өөрийгөө хүчилж болохгүй. Тэгээд сая би бичлэг юм санагдаа тэгээд бичлэг хийх гэж байна. Энэ бичлэгээрээ юу ирэх вэ гэхээр реакшн бичлэг хийх болно. Ямар реакшн вэ гэхээр Рендрелагийн саяхан апплод хийсэн нэг бичлэг байлээ. Энийг тэгээд би яг үзээгүйсэн чи манай найз энийг үзээрэй амар гоё бичлэг байлээ гэд. Тэгээд би нөгөө нэг маш хэцүү асуулт гэхээр хүний мэдлэг сорьсон асуулт юм болов гэсэн чи гүү гэж илээ. За тэгээжсэн бичлэг рүү орё. За дуугийн жоохон масгч тэгэхгүй бол миний яриа сонсохгүй. Энэ шинэ Рендрелагийн шинэ интро байлээ. Надад л таалагдсан. Тэг жоохон урт юм уу та. Маш хүн цангалтай дуугаар нэг. За хэрвээ чамд бурхан дүрийн айл нэгийг сонх гэвэл тайл хариултыг сонгох байсан бэ? Энэ юу асуултууд юм биш. За харъя. Эхнээс нарийн One Piece ертөнц рүү очих. One Piece-ийн сүүлийн ангийг өөрчилж үзэх. Чиний зохиосон зүйлийг одоо зохиолд ашиглах зөвхөн за One Piece ертөнц рүү очимооргүй байна. Яагаад гэх юм бол би нөгөө нэг өөрийнхөө дүрээр очих бодвол тэгэхээр ямар ч хүчгүй болохоор шууд бараг нэг хон амжихгүй далайн дээр мэрэмж далуулчих واخ. Тийм болохоор А сонголтыг хаслаа. За Б сонголт болохоор One Piece-ийн сүүлийн ангийг өөрчилж үзэх. Энэ болохоор надад угаасаа хэрэггүй. Яагаад гэх юм бол би One Piece-ийн өдөрт үзэхдээ яг юу гарах бол гэж таамаглаж үзсэн болохоор шууд сүүлийн ангийг үзчих юм бол надаа ямар ч сонирхолгүй болно. Тэгээд шууд энийг Б-г хаслаа. Чиний зохиосон зүйлийг одоо зохиолтой ашиглах юм. Манай бол гоё юм байна энэ син болоо. За зөвхөн зүудэндээ One Piece ертөнцөөр аялах. За D-г сонголоо би л. C-г нь бол сонгомоор л юм. Гэхдээ зүудэндээ One Piece ертөнцөөр аялах гоё яхаа. За дараагийнх нь next. Чи Нарутогийн оронд байсан бол аль нэгийг сонгох болов тайлбар. Нарутогийн оронд байсан бол аль нэгийг сонгох болов та аль хариултыг сонгох гэсэн. Хоккейг болон Боруто надад нэг хэрэггүй. Хоккейг авах хэрэгтэй, Боруто л хэрэггүй. Син Сакура бол Ичираку Рамен. Раменыг бол хизээл бол хизээ явна. Тэгээ Сакура л угаас ирэхгүй хавтгай. Тэгээд Жирая болон секси харамжцүү. Жираяг уу амлуулчих гоё л байна. Гэтэ А руу сонголоо. Надад Хината илүү хэрэгтэй. Хинатаг сонгох гэсэн. Гол нь Хината. За энийг ингээд болгочих. За One Piece 20 жилийн киноны зүйтэй төрүүлж үзэх. Энэ болохоор нөгөө саяны One Piece-ийн сүүлийн анги өөрчилж үзэхдээ ер нь адилхан юм байна мараг. Тийм болохоор угаасаа надад хэрэггүй. Хаслаа. One Piece зүйлээр хангагдсан өрөөтэй болох. Энэ бол бас нэг амар хэрэггүй. Яагаад гэх юм бол нэг амар One Piece зүйлээр бүр хангагдсан өрөөтэй болох бол хүссэн үедээ болчихно угаасаа.
Них амар мөнгө зүг орохгүй. Тийм учраас биг хаслаа. One Piece-ийг үзэх тутам 100,000 төгрөг авах гэхэр чи би ч одоо 800 дээн үзсэн гэхэр чи би баячих нэ. За хин байдаг чи дийг нь харъя. One Piece-ийн дөрүүдийг нөөцгөн шил байхыг нь хараалдаг гэдэг шил. Нөөцгөн байхыг нь харуулдаг нүдэн шил. За бодсны син дээр юм байна. Яач чадсан. 860 дан гэдэг чинь 800-д нь хэдэн сая төгрөг аавна гэсэн үг. Тэгэхээр бүр алаа явах юм байна уу? Тэгэхээр сэлтэй. Ди яах гоё л юм гэхдээ. За дараагийнх нь хэрэг шампунь дээр айл нэг тийм болж үзвэл хайны сонсон. Цунаад хэрэггүй, эмгэн хэрэггүй. Бо Ханкок аюултай. Чулуу болгочихвол яа. За Хината л юм байна яач. Хината. За дараагийнх нь за Жирая юм аа. Них амир иргэлцсэнгүй юм дээр болдгийг. За ингээд дуусчих юм. Них амир олон асуулт шин байна дуусчлаа. Хүмүүс ер нь ямар хариулт сонгосон харъя да. Нэг юм би надтай адилхан нэг дээр дийг сонгосон хэрэг вэ? За зэрхэд бол би бас нэг хүмүүстэй нэлээд адилхан л хүсэн юм байна. За тэгээд энэ удаагийн бичлэг нь ингээд дууслаа. Би тэгээс бодлоо л доо. Яг өөртөө сая зорилго тавилаа. 7 хоног доор аяж 2 бичлэг хийн гэсэн өөртөө зорилго тавилаа. Гэтэ бас мэдээж зарим хүн чухал шалтгаануудаар суулгаад бичлэг хийж амжихгүй байх. Гэтэ энийх амар онцгой шалтгаан биш бол заавал 7 хоногт 2 бичлэг оруулах хичээнэ. Доор аяж 2 бичлэг. Тэгээд заав их харах юм бол 4 арай оруулах байх. 3 бичлэг оруулна. За тэгээд энэ удаагийн бичлэг дууслаа, хамт байсан. Баярлалаа. Бай.